Манай түүн Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургачдуудыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсэл таамаг сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол хүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ үргэлжлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг тав тухтай ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо ТОП-ийн 4-р түвшинд тэнцвүүлж ясан гэх хичээлийн мах цагаараа нэмэлтээр ирж хичээлэх боломжийг олгодог байгаа. Хилээ сайн сурч тэтгэлэг хангахыг хүсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий эзэнгийн баруун хойд талд Могул Sky офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар хоног байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 даяагуудаа залгаарай. Гошипта гэдэг нөхцөл маань монгол хэлний маар байх буюу би тэгмээр байна, би ингэмээр байна, би ийм зүйлийг хиймээр байна гэсэн утга санааг илэрхийлдэг. Тэгэхээр бүгдээ хамтдаа энийг жишээн дээр яаж холбогдсон юм бэ гэдэг хамтаараа. Када бид нар мэдэн шүү дээ явах када. Тэгэхээр бүгдээрээ баа маань байх болж байгаа. Тэнгүүд кагушипта яммаар байх. Оода баа маань байх болж байгаа. Огушипта ирмээр байх. Хада хийх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хаагушипта хиймээр байх. Могта идэх гэсэн үг байгаа. Моггушипта идмээр байх. Йохен хада аяллаар явах. Йохен гошиптаг холбохоор нэг даамын хасагдаад ишиг гэвлэж хамаарахгүйгээр нөгөө йохен хагушипта гэж холбогдож байгаа. Тэгээд дараач нь цаадаа худалдаж авах гэсэн үг байна. Тэгэхээр цаагушипта худалдаж аммаар байх. Жишээлбэл өөрийн хүсэл эмчлийг илэрхийлж байгаа нөхцөлийг холбож байгаа та нар бүгд анзаарч байгаа бах. Тэгээд жишээн дээр бүгд хамт харъя. Таван шинэн 주말에 어디에 가고 싶어요? 타원 гэдэг чинь нэр шүү дээ. Ши гэдэг нь л гоя гэдэг хүндэтгэлийн хэлбэр байгаа. Тэгээд таван은 은는 гэсэн нөхцөл. Энэ бол гэсэн нөхцөл шүү дээ. 주말에 амралтын өдрүүд буюу 7 өдрийн сүүл амралтын өдрүүдэд хаашаа 어디에 가고 싶어요? хаашаа явахыг хүсэж байна гэсэн санааг илэрхийлж байна. 저는 비 놀이공원 가고 싶어요. 저는 놀이공원에 가고 싶어요. 비 파크로 явахыг хүсэж байна. Go 싶다. бид нар дөнгөсөө 가다 гэдэг үгийг ингэж олсон. явах, go 싶다, 가고 싶다 연말 байна гэсэн хэлбэрээр энд мань хөрсөн байна. Тэгэхээр 저는 컴퓨터를 사고 싶어요. би 컴퓨터 худалдаж аммаар байна. 사다 худалдаж авах. энэ дэр бид нар харсан шүү дээ. 사다 худалдаж авахын дагаа байхгүй боллоо. go 싶다 холбогдлоо. 사고 싶다. би 컴퓨터 худалдаж аммаар байна гэсэн санааг илэрхийлж байна. сүүлийн жишээн дээр бүгдээрээ дахиад харцгаая. 우리는 한국 드라마를 보고 싶어요. бид Солонгос олон ангид киног үзмээр байна. Тэгэхээр 보다 гэдэг үг байгаа. 보다 маань үзэх, харах гэсэн утгатай. Тэгээд даа маань байхгүй боллоо. go 싶다 холбогдоод 보고 싶다. Тэгэхээр 보고 싶다 маань өгүүлбэрийн төвлөлд очиж энэ маань мэдээж хэрэг хорин шүү дээ. Тэгэхээр бид Солонгос олон ангид киног үзмээр байна гэсэн нөхцөлийг илэрхийлж байна. Тэгэхээр өнөөдөр бид нар 여행 буюу аялал жуулчлал гэдэг сэдвийн дор 해보다 болон go 싶다 гэсэн өөрийн хүсэл эрмэлзлийг илэрхийлэх хоёр нөхцөлийг үтсэн байгаа лээ. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.